заримдаа би ингээд өөрийгөө боддог. За ингээд яагаад нэг юм янз бүрийн зовлон туулаад нэг нь нарыг гаагүй болсон чинь нөгөөх нь гарч ирээл дахиад нэг юм шинэ сорилт гарч ирэлтэй. Энжигийн одоо нэг сар энжитэй юу олгоон дотор хагараад тагалгаан дурсуулаар мэдж байгаа те. Энжигийн юм арай гайгүй болоод яа гэжсэн чинь миний нуруу уцсон. Миний нуруу өвдөд ингээд чинь дахиад нэг цоо шин юмнууд ингээд гараад ирчихсэн. Тэгээ би яа гэж одоо би дандаа зовж амьдрмааргүй шүү дээ. Эргчлөөд сайхан амьдрмаар шүү дээ. Яагаад? Тэгээ одоо би ингээд энжигийн талаар ингээд бодонгууд айгүй сонирхолтой. Бурхан тэр үед энжигийн төлөө маш онцгой ингээд ажиллаа хийсэн. Гэтэ тэр үеийн мэдрэмж тухайн үед энжиг шууд эмнэлэг дээр аваачаал орон дээр тавиад шууд түрээд сэхэнд оруулаад ингээд хайчихсан. 5 хоног тариагаар хоолгож шахаад хоол идэж чадахгүй. Тэгээ 3 өглөө 4 цаг хаалганд орох гэж хат нь би тийм залуучуудын конференц дээр магтаал удирдаад залуучуудын нэг юм бүлэг юм уулзалт дээр би Бурхны үг хуваалцах хэрэгтэй. Тэр хуваалцсан үг нь болохоор Бурхны баяртай үедээ ч магт, зовлонтой үедээ ч магт гэдэг сэтгэл. Хөөе, баяртай үед нь магтан гойсноо зовлонтой үе яг надад тохиолдож. Та бодтоо таны хүүхэд чинь цэхэнд орцсон. Тэгээд хаалгаанд ингээд орж байгаа. Та хажууд нь байх уу? Эсвэл яваад Бурхныг магтах уу? Бодтоо яг бодонгууд энэ амар хэцүү тийм үү? Тэгээ явангууд энэ ямар тэнэг ав бэ? Үр хүүхдээ боддгоо ямар арчаагүй ингээд харж байгаа хүмүүс хамаатан садны минь хүрээлэлтэр зөндөө байгаа. Тэгээд яаж чахт нь би өмнө тэрийн одоо тэр амар ол эдэн зүүн залуучууд юм гараад магтах хэрэгтэй, Бурхныг өстө та нараа тэн сэтгэлээс хаах хэрэгтэй энэ төргээ заац. Тэгээд яг хэлсэн шиг амьдрах хэрэгтэй. Үйлдэх хэрэгтэй. Чадах юм уу чадахгүй мó гэдэг дээр ирж сонголт надад ярьж байгаа. Тэгээд тухайд би зүгээр бууж хэрвээ би мэдээж ингээд эцэг хүний үр хүүхэд маань одоо бараг л өхлийн ирмэл дээр олгоон дотроо задраад хамаг одоо эргэтэн рүүгээ ингээд эдэн гойцсон гэдэг чинь тийм тоглоом биш шүү дээ. Та нар бүгд мэдж байгаа. Зүгээр хагараагүй байхад нь ч юм уу авцсан бол арай очиртай тий. Тэгээд энэ ч амар гол нөхцөл байдал дотор ингэ байсан чинь явж Бурхныг магтах хэрэгтэй. Тэгээ би оройн шүнжэнгөө залбирсан. Би дараа бас ярьжсэндээ надад тэр орой залбирч явах Бурхан шүнжэн уйлаан байдагч өглөө уухаан дуртай эсний ялалт ирдэг гэдэг үг надад өгсөн баг. Тэгээд би за шийдэв. Би байсан ч гадаа суусан ч би тэнд очиж байсан ч энэ хүн амьдрахтаа тулвал амьдрна. Үнэхээр цаг нь усан бол явна шүү дээ. Тэгээ за би яг хэлсэн амнда би Бурхныг магтах ёстой гэж ярьдаг. Тэгэж хүмүүс заадаг. Тэгээд би цагаа тулаад бодит асуудал нэрсэн чинь та байж гараа Бурхан би охиноо харъя гэж хэлэх хэрэг надад ингээ байхгүйсэн учраас зүгээр л итгэлээр очиод ингэсэн. Тэгээд Бурхны гайхамшиг ингээ болсон. Энжигийн одоо тэр юуны нэг хэсэг дээр ингээд одоо хоол боловсруулах нэг хэсэг нь бүр ингээд сэмрээд язархад юм бэлэн. Хэрвээ тэр ингээд задрах юм бол одоо хамаг одоо өтгөн шингэн дотороо задраад бүр уурсаар бийцэх хэмжээний эрсдэлтэй байна. Одоо энэ хүүхд чинь хичээлдээ явж чинь волейбол сакс тоглоод магтан дуу бонд чинь бүжгэлж мөжгөлцсөн ингээ явж. Энэ тэгээ юу юм? Энэ бол Бурхны гайхамшиг байгаас. Тэгээ би одоо энийг та нарт ингээд яриа сууж байгаа нь сайн сайхны төлөө. Сайн сайхны төлөө. Амен. Тэгээ боддоо та ингээ бодонгот яг ингээд юм. Өнгөрсөнд амар хэцүү зүйлсүүдэд нүүр тулчаад та тэрийг Бурхантай хамт ялж дарсныхаа гараа та хүмүүст ярихдаа хүүх би тэр үеийг Бурхны хүч дотор даваад гарцсан юм биш шүү дээ. Тэгээ тэрийг чи ингээд сонсож байгаа та нар яг би ингээд ярьж байгаатай адилхан ямар гоё юм бэ? Бурхан ямар амар ажилласан бэ гэж бодож байгаа бодол энэ бол мэдээж энэ бол манай гэр бүл тохиолж байгаа надад тохиолдсон те Бурхны сайн сайхан зүйлс. Тэгээ энэ төр зүйлс ч гэсэн таны амьдрал таны сайн сайхны төлөө байх ёстой. Айдас ирээдүг булаадаг. Итгэл ирээдүг бүтээдэг гинэ. Дахиад хэл. Айдас ирээдүг чинь булаана. Харин итгэл чинь
ирээдүг бүтээн. Та юунд итгэж байгаа? Өнөөдөр бурхан минь намайг эдгэж өгөөс итгэж байгаа юу? Тэгвэл таны итгэлээр л бол. Эсвэл бурхан минь би таны хаанчлалын төлөө, би таны хайрласан хүмүүсийн төлөө би илгээлтэнд явна гэж итгэж гэнэ үү? Тийм хүн байна уу? Яагаад болохгүй гэж? Болно шүү дээ. Зүгээр л итэг. Энэ итгэлээр та залбираад үйлдэх үед чинь бурхан тань тэр хүсэж байгаа тэр шин зүйлсүүдийг ирээдүг таны амьдралд хийгээд л өгнө. Амен. Илгээлтийн эзэн тэтгэврт гар ингэж байдгүй маа. Ер нь эзэнд итгэдэг хүмүүс тэтгэврт гар ингэж байдгүй маа гинэ. Хийх ёстой маа хийгээд янз бүрийн ажил хийгээд тэгээд тэтгэвртээ гарцсан гэртээ ингэ сууж иж магадгүй. Гэтэ Есүст итгэдэг та бурхны хайрладаг, бурхны зорилгын дагуу дуудагдсан танд бол тэтгэврт гарах асуудал уусаа байхгүй. Тэгэхээр та бурхан руу очих хүртэл бурхны хаанчлалын төлөө, бурхныг хайрлсан хүмүүсийн төлөө, бурхны зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн төлөө та явна. Амен. Бурхныг хайрладаг, бурхны зорилгын дагуу дуудагдсан хүн тохиолдож байгаа тэдгээр зүйлс нь эцэстээ бүхэл зүйлс нь эцэстээ тэдний сайн сайхны төлөө юм аа. Тийм болохоор биднэрт найдвар төрж байгаа хэрэг. Учир нь та нар зориулж байгаа эдгээр төлөвлөгөөнүүдийг бие мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гайхамшигт бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд таны амьдралд, миний амьдралд байгаа юм байна. Заримдаа харах энийг би харж чадахгүй юус байна. Ихтэй өмнөх хэсгийг бодцоо, итгэл найдвараад таслахгүйгээр, зогсоохгүйгээр энэ төлөвлөгөөнүүд миний амьдралд, таны амьдралд биелээ болохыг л хүлээцгээе, харцгаая, найдацгаая. Өөр сонголт алга яг үнэндээ. Тэ?